гэхэд шинжлэх ухааны салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2.5% хүргэх зорилт тавьсан. Энэхүү зорилтод хүрэхийн тулд тухайн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг эрдэмтэд хэлсээр байна. Жил бүрийн 11-р сарын сүүлийн 7 хоногийн шинжлэх ухааны ажилтны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд эрдэмтэд бүтээлэн олон нийтэд дэлгэснийг C1-ийн мэдээ онцолж байна. Энэ бол 85 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан махан идэж дүлэг гөрүүл тарбазааврын зулцганы хэлхээ яс. Бэхжүүлсэн болон бэхжүүлээгүй байдлаар харагдаж байна. Харин энэ бол махан идэж тарбазааврын зулцганы толгоон гавлын ясыг 3D болгож хадгалсан байдал юм. Эдгээр нь 2017 онд нээн илрүүлсэн шинжлэх ухааны ололт амжилт. Эрдэмтэд нэг ийм судалгаа шинжилгээний ажлыг доод тал нь 3 болон түүнээс дээш жил хийж байж судалж, илрүүлж, нээдэг учир үүнийгээ дэлхийд таниулах нь нэн төрөний зорилт юм а. За энэ Өмнө Говь аймгийн одоо 3 дэс сумын нутаг нэмэгт уулнаас олдсон жижиг махчаа амтны хэлхээ ял. Одоо энэ бол анхан шатны техник боловсруулалтаа хийгдэж байгаа процессыг харуулах гэж энэ тавьсан байгаа. Геологийн тодорхой цаг үед бол дэлхийд хязгаарч олдож байгаагүй нэг махан идэж дүлэг гөрүүлийн олдврыг бол судалж тэрнийг бол шинэ төрөл зүйл болголоо. За дээр нь бас хэрэг судалгаагаар бол өвсөн идэж одоо гадразавр маягийн өлөг гөрүүлийн зулцганы олдврыг олсон. Шинжлэх ухаан академийн палеонтолог геологийн хүрээлэнгийн эрдэмтдийн нээн илрүүлсэн судалгааны бүтээлүүдээс 7 цоврал мэдээлэл олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн нь шинжлэх ухааны салбарт том амжилт болсон байна. Байгалийн шинжилгээний одоо судлаач эрдэмтдийн одоо мөрөөдөл болж байдаг Nature Science гэх хоёрхан сэтгүүл байдаг. За энэ сэтгүүлд л одоо юм хөвлүүлж юм бол та бол дэлхийн хэмжээний эрдэмтэн болж байна гэсэн л үг л дээ. Тэгэхээр энэ утгаараа манай хүрээлэнгээс Nature сэтгүүл 2 өгүүлэл хэвлэгдлээ. Монгол улс бол мал аж ахуй, хөдөө аж ахуй зориулсан орон. За хөдөө аж ахуйн салбарт эрдэмтэд олон судалгаа шинжилгээний ажил хийж нэвтрүүлж байна. Жишээлбэл мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Монгол малын онцлогт тохирсон уураг аминдыг нэвтрүүлжээ. Манайх энэ жил орж байгаа бүтээл нь болохоор энэ эцсийн 7-ц гэдэг энэ одоо тэнд тавигдсан байна. Ядарсан хаврын хэлтэй мал зориулсан бижил үр дүнлэл явуулж байгаа. Энэ бүтээгдэхүүн маань олон жилийн судалгаа туршилтаар бий болсон. Инновацийн төсөл хөтөлбөрөөс бий болсон аюугаар бүтээлээр ингээд оролцож байна. Монгол улс 2017 онд шинжлэх ухааны салбарт 33.8 тэрбум төгрөг төсвөлсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний тэг 100-ны 12%-ийг шинжлэх ухааны салбар эзэлж байна. Хэрэв энэ тоо 1% хүрвэл тухайн улс шинжлэх ухааныхаа салбарыг хэрэг хэмжээгээр харж үзэж байгаа вэ гэдг нь харагддаг тод жишээ болдог юм байна. Зүгээр иймэрхүү бага зардлаар манай судлаачид бол харьцангуй сайн үр бүтээлтэй ажиллаад байгаа юм. 15-16 оны үзүүлэлтээр Монгол улсын шинжлэх ухааны салбар Азийн 46 улс дотор 20 дугаар байранд орж байгаа. Тэгэхээр энэ бол 3 сая хүнтэй. Дээр нь шинжлэх ухааны салбарт нэг 1700 хүн бүтэн орон туугаар ажилладаг. Ийм улсын хувьд бол өндөр үзүүлэлт. Шинжлэх ухааны технологийн сан 2017 онд эрдэмтдийн боловсруулж судалсан 447 туслыг санхүүжүүлж 8.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд гарааны компани байгуулан ажиллаж байна. C1 мэдээ үзэгч та бүхэнд студиэс шууд урьж байна. Та бүхэнд одоо зарим үйл явдлыг багцаар хүргье.